Жавартай өвлийн жаргал, инженерийн зөвлөгөө. Сайн байна уу, инженер Батцай байна. За шинэ хоропны тос бол ийм тунгалаг улаан өнгөтэй байдаг. Хоропны тосыг солихгүй удаан явснаар улаан хөрөн цаашлаад хар, саарл гэх мэтлийн болдог. Хоропны тосыг солихгүй байснаар бол автомат хоропны араа солигдолд удаашрах, автомат хороп маань угзрах, дуу орох гэх мэтлийн гэмтлүүд үүсдэг байгаа. За манай докторийн айлт салбараар ийм дижитал багжаар таны хоропны тосыг шалгаж өгдөг байгаа шүү. За ингийн тулд одоо хоропнтой байгаа тосыг энэ багжнаас оруулж авдаг байгаа. За ингээд энэ дээр ногоон гэрэл асчээвэл таны хоропны машины хоропны тос бол солих шаардлагагүй байна гэсэн үг. Хэрвээ улаан гэрэл асчээвэл солих болцсон байгааг илэрхийлж байгаа гэсэн үг. Та тухайн автомашиныхаа одоо марканд тохирсон зориултын тосоор бол солиулж яхан зүг байдаг. Шүүпэн дээр одоо ямар маст, ямар тос орох вэ гэдэг нь тэмдэглэгээ байдаг. Тэгэхээр та бол тухайн автомашиндаа өөрийнхөө автомашинд зориулсан үйлдвэрлэгч заасан юм зориултын тосоор бол солиулж байгаарай. Жавартай өвлийн жаргал, өвлийн техник үйлчилгээний аян.